бүгдээрээ хамтдаа бяцлалаа хийцгээе. Та сууж байгаа газраа эвтэйхэн биетэй хүндрэлгүй тав тухтай суугаарай. Хэрвээ та газар сууж байгаа бол баруун хөлөө зүүн хөлн дээрээ тавьж завлан суугаад алгаа дээш харуулan баруун гараа зүүн гар дээрээ тавин баруун гарныхаа эрхийн хуруу зүүн гарныхаа долоовор хуруутай өндгөөр нэлгөөж өөр дээрээ тавинаа. Бие болон толгойгоо их сулуун сууж нүдээ зөөлөн анаарай. Та яг унтах гэж байгаа юм шиг нүдээ зөөлөн анаарай. Нүдээ хүчил чангалалгүйгээр нүүрэндээ инээмсэглэл тодруулж 2-оос 3 удаа гүнзгий амьсгаа аваарай. Та амьсгаа авах үедээ цэвэр сайхан энерги авч байна гэж төсөөлөн тэрхүү энерги таны амьсгалаар дамжин хүсэнд хүрч харин амьсгалаа гаргах үед бие доторх бүхэл муу зүйлийг чинь гаргаж байна хэмээн төсөөлөөрэй. Та ийхүү бяцлалан суухтаа гэр бүл, ой дотны хүн, сургууль хийж байгаа ажил төрлөө бүгдийг нь дур мартан сэтгэлээ амар амгалан тайван байлгах нь маш чухлаа. Ингээд та бяцлалаа нэгэнд ихсэн бол толгоон оройн дээд хэсгээс эхлэн дух, өмсөг, зовх гэх мэт нүрийнхээ бүхэл хэсгийг солируулан амрааж тэндээсээ доошлон хөлнийхөө гурууны үзүү хүртэл эмчлэн бүх биеэ таашруулаарай. Ингээд таны бие бүх хэдэс тавширсан бол таны сэтгэл эрхчлөө амар амгалан мэдэрч цэвэр тунгалаг гэлгэгээтэй болно. Одоо та биедээ ямар ч эд эрхтэн байхгүй хоосон орон зай байна хэмээн төсөөлөөрэй. Магадгүй таны бие илүү хөнгөрч тайвширч аажимдаа очин тойрондоо нэгдэн амгалан болж та энэ амар амгалангийн мэдрэмжийг мэдрэх бол эндээс та сэтгэлээ бие хаан дөх болох хүүснээс 2 хуруу дээш газар анхаарлаа төвлөрүүлээрэй. Хэрвээ та анх удаа бяцлал хийж байгаа бол биеийн төвцөг хаана байгаа гэдэгт санаа зовлгүй сэтгэлээ тайван амар амгалан болгоход болно. Та яг энэхүү мэдрэмжээр сэтгэлээ бие хаан төвцөг төвлөрүүлнэ. Та сэтгэлээ бие хаан төвцөг төвлөрүүлэхдээ биеийн төвцөгтэй гэрэл гэгээтэй байгаа нарыг хэлбэрхнаар хүссэн хэмжээгээр төсөөлөөрэй. Таны төсөөж байгаа нар бүтэн сар шиг маш зөвөрхөн тунгалаг бөгөөд өдрийн нартайг гэрэлтүүлж төсөөлнө. Хэрвээ тэр мэд цэвэр тунгалаг төсөөлтийг төсөөж чадахгүй байсан ч санаа зовлтгүй өөртөө төсөөлөж буй байдлаар нь сэтгэлээ тайван байлгаж тэрхүү
наран дээрээ өргөжлүүлэн төвлөрүүлээрэй. Хэрв танд ямар нэгэн бодол санаа орж ирвэл сэтгэлээ тайван байлгах. Таны зөөлөн уншаарай. Зөөлнөр энэхүү таныг уншихтаа таны төсөөж буй тэр объектийн төгсгээс зөөлнөр саммаа арахан гэж хэлнэ. Энэ тань сэтгэлээ ариусгах гэсэн утгатай. Эсвэл та гэрэлгээгээ гэсэн үгийг энэ таны оронд хэрэглэж болно. Та энэ таны сэтгэл тань амар амгалан болтол гэлтэж буй нартайгаа хамт үргэлжлүүлэн уншаарай. Таны сэтгэл амар амгалан болох үед танаа зогсоож болно. Эсвэл таны сэтгэлд амар амгалан болох үед та энэхүү таны гэлхээ байсан байх болно. Тэр үед та ахин танаа уншилгүйгээр зөвхөн гэрэлтэж буй даран дээрээ төвлөрөөрэй. Хэрв таны доор ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл, жишээ нь таны гэрэлтэж буй нар өөр зүйл болон хуурвал хэд их тогтолгүйгээр сэтгэлээ хэвэн байлгаж амар амгалан тайван сэтгэлээр ажиглан төвлөрөөрэй. Утгагүй таны сэтгэл бүрэн төвлөрч сэвэр ариун нам гүнг ажиглах хэрэгтэй. Сэвэр ариун нам гүн гэдэг тэр үе маш чухал болохоор анхаарлаа сайн хандуулж тайван сэтгэлээр ажиглах хэрэгтэй. Яагаад гэвэл таны бясалгалын үйл явц илүү хурдан дэвшлэх болно. Таны сэтгэл ийм хэмжээнд байх ёстой бөгөөд одоо таны үүрэг бол сайн ажиглагч байх. Зөвхөн тайван байдлаар ажиглаж эцэст нь биеийн төвцөгт төвлөрөөд таны сэтгэл цэвэр ариун гэрэл гэгээтэй мөн түнчлэн үнэнхүү ад жаргал руу гүн гүнзгийгээр нэвтрэн орно. Тиймээс дуусах цаг хүртэл хүмүүр сэтгэлийн амар амгалан ай тухтай байдлаа хадгалаарай. Сүүлд нь та бүхний бяцлалаа хичээнгүйлэн хийхийг хүсэж байна.